Өнөөдөр сандал дээрээс хийж болох хөнгөн дасгалуудыг хамтдаа эзгэе. Суугаа ажилтай хүмүүст тохиромжтой энэхүү дасгал нь таны биеийн чилээг гаргах, мөн дархлааг дэмжих, ажлын бүтээмжийг сайжруулах ашиг тустай юм. За ингээм хамтдаа дасгалаа хийцгээе. Сандалныхаа 3-2-т суугаарай, нуруугаа ихцлэе. За тэгээ хамраараа уртаар гүнзгий амьсгал авч гаргаад 2 гарыг урагшаага атгаад суллаа. Амьсгал аваад, амьсгал гаргаад. За гараа атгаад бугуугаараа тойргоор эргүүлье. Амьсгал аваад, амьсгал гаргалаа. Мөн дотгошоогоо тойргоор эргүүлээд алгыг дээш нь харуулад мөрлөөгөө хөнгөн цохлоо. Амьсгал аваад, амьсгал гаргалаа. За хуруунуудыг мөрөн дээрээ байрлуулад урагшаа тохоогоо нийлүүллээ. Цээжийг дийлгээд том тойргоор эргүүлье. Амьсгал аваад, амьсгал гаргалаа. Үргэлжлүүлээд баруун гарынхаа тохоон дотор талдаа зүүн гараа оруулаад за хойш нь сунгаж өгье. Амьсгал аваад, амьсгал гаргалаа. 2 3 4 5 за гарыг солилоо. Зүүн гарыг дээш нь харуулад за баруун гарыг дээр нь тавилаа. За өөрлөг айл болохоор сайн шахаж татаж өгье. Сунглаа. 2 3 амьсгал аваад, амьсгал гаргалаа. 4 5 тайвшир. За үүнийхээ дараа зүүн гарыг баруун өвдөгний гадна талд шулуун байрлуулад за тэгээд баруун гарыг хоошоо сунгая. Амьсгал аваад, амьсгал гаргалаа. 2 3 4 5 солиод баруун гарыг зүүн өвдөгний гадна талд шулуун байрлуулад зүүн гарыг хойшоо сунгалаа. Амьсгал аваад, амьсгал гаргалаа. 2 3 4 5 тайвшир. Эдгээр дасгалыг 5-аас 10 тоонд 5-аас 10 давталтайгаар хийж болно. Ингээд хамтдаа дасгал хийсэнд баярлалаа. Өдрийг эрч хүчтэй өнгөрүүлээрэй.